За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өглөө ирлэн босоод цаг гаргаад зориод хамт байгаад маш их баярлалаа. Урмыг нь хугалахгүй байх гэж найдаж байна. За бид нэр оюутан судлаачдын эрэлт хэрэгцээ болон хүсэлтийн дагуу биостатистикийн хичээлийг зохион байгуулахаар болсон. За нэрийг бол нэлээд бодсон. Яагаад вэ гэхээр биостатистик гэдэг үгийг сонсонгуудаа хүмүүс жоохон төвөгшөөх гээд байдаг. За тийм учраас нэг анхаарлыг нь татгсан, сонирхлыг нь төрүүлгсэн гэдэг үүднээс ийхүү амттай биостатистик гэж нэрлэсэн юм аа. Нөгөө талаас энэ хичээлд нэг хайртай дуртай болгоод амтанд нь оруулах юм бол оюутан залуус өөрснөө улам гүнзгийрүүлж судлаад өдөр тутамдаа болон судалгааны ажилдаа хэрэглэдэг болох болов гэж бодсон. За миний хувьд гэвэл 2015 онд холбооны бүгд найрамдах Герман улсад анагаах ухааны докторийг, 2025 онд Япон улсад нийгмийн эрүүл мэндийн ухааны докторийн цолыг бол тус хамгаалсан. За энэхүү харагдаж байгаа ном нь бол миний статистикийн гараагаа эхэлсэн ном. За энэ номтой учирсан нөхөрсөн түүх гэвэл 2011 онд манай эмийн судлалын тэнхим дээр 3 Германы профессор хурж ирээд сургалт зохион байгуулсан. За би тэгээ Азтай байсан надад PhD оюутнаар суралцах боломж олгосон юм аа. За тэгээд энэ нь бол миний амьдрал тохиолдсон гайхамшигтай зүйлсийн нэг байсан. Тэр хүмүүст бол насаараа талархаж явдаг. За тэгээд ажлын дундаас гинт явсан ямар нэгэн хэлний бэлтгэл байгаагүй. За нөхцөл байдал үнэхээр хүнд ямар байдалд очсон бэ гэхээр яриан муу учраас асуулт асууж чадахгүй. За нэг яаж ч нэг асуулт асуучингууд тэрнийхээ хариултыг сонсоод ойлгож чадахгүй. Тийм л хэмжээний байсан. За яг тэр үед өөртөө туслах нэг зүйл хийсэн нь номын сонлоо очиод ном унших. Тэгээд энэ номыг олж уншижсэн. Сая Японд сурч байхдаа 4-р эдишн релиз болсныг бол харсан. За тэгээд энэ номыг авангуудаа үг үсэггүй орчуулад тоод харалтангууд нь томьёонд нь орлуулад тооны машинаар бодоод нэг 2 сар яс суугаад ард нь гарсан. Тэр үед надад ямар ихтгэл өнөмшлүүлсэн бэ гэхээр за ер нь бол би биостатистикийг гаргахгүй болчлоо, гайгүй болчлоо та гэж бодоод цугларсан датагаа эхнээс нь боловсруулъя гэж Excel-ээ нэгэл SPSS-ээ онгойлгоод эхлэх гэсэн чинь болохгүйсэн. Яагаад вэ гэхээр энэхүү ном нь мэргэжлийн статистик хүмүүс зориулсан тооны машинаар боддог. SPSS програм нь болохоор хэрэглээний нэлээд user friendly. За тэгээд коннект орчуул боцох гэдэг. Гэтэл ном програм хоёрын хоорондох нэгшлүүд нь зөрөөд нөгөө коннектуудаач болж дарж чадахгүй тийм л байдалтайсан. За тэр үед би юу мэдэрсэн бэ гэхээр уншсан ном нь мэдсэн мэдлэг нь амьдралд тусалж чадахгүй байхын зовлонг мэдэрсэн. За тийм учраас энэхүү сургалтыг зохион байгуулахдаа би юг зорж байгаа вэ гэхээр хэрэгцээтэй бүхнээ мэдээд хий гэснээ хийж чаддаг болох юмсан гэж зорж байгаа. За би хувийн зүгээс хичээх болно. Та бүхэн бас хичээгээрэй гэж уриалмаар байна. За гэхдээ багш хүний хувьд бас нэг зүйл хэлэх ёстой. Тэр нь юу вэ гэхээр ном уншсны буруу гэж байхгүй, номтой нөхөрсний гай гэж байхгүй. За энэ номыг уншсны хүчинд бас их конфиденс болж байгаа байхгүй. Бүхэлдэн институтийн өмнө босоод бүх PhD оюутан болон профессоруудыг байхад хөөх танах ч одоо ингээд 3 бүлэгтээ мөртлөө 2 бүлэгт хэрэглэгддэг тестийг ашигласан байж тээ гэж босоод хэлэх хэмжээний болсон л байсан. За тэгэхээр номонд хайртай дуртай хүн сэтгэлтэй харцдаг байгаасэ гэж уриалмаар байна. За агуулгын хувьд гэх юм бол эдгээр сэдвүүдийг бид нэр авч үзэх болно. 7 хоногт ганцгуудаа 30 минутаар орж байгаа болохоор нэлээд урт аян зам байх бах. Гэхдээ за энэ бүхний яригадаад явагдаад дуусны дараа та бүхний гар дээр ном бэлэн болсон байхаар тооцож төлөвлөж ажиллана гэж бодож байгаа. За энэ ном бол миний хайртай номнуудын нэг. Яагаад вэ гэхээр бүтцэн их гоё бичигдсэн. Тухайн статистикийн тестний мөн чанарыг тайлбарлаад энийг юунд хэрэглэх вэ гэдгийг нь заагаад эндээс гарсан үр дүнгуудыг хэрхэн одоо тайлбарлаж одоо пейпер дээр өөрийнхөө диссертацид оруулах вэ гэдгийг хүртэл заадаг. За тэгээд дагалдах датаны сантай тэдгээр сургалтын датанууд дээр нь боловсруулалт хийх, бодлого бодох, дадлагжих бүрэн болцоотой ийм гоё амттай ном байгаа. За тэгээ өнөөдрийн удирдгал хичээл дээр бид нэгдүгээр бүлгийн эхний хэсгийг ярилцах болно. За дараагийн хичээл дээр хамаарал болон үл хамаарал variable-уудын тухай гэх мэтлэнгээр ингээд судлаа юмнаа. За эхний хичээлтэй холбоотойгоор бүртгэлтэй холбоотой зарим нэг зүйлсийг тайлбарлая. Хүүхдүүд асуугаад байсан учраас за энэ QR кодын тусламжтайгаар бүртгүүлэх боломжтой. Энэ нь Substack-тай холбоотой. За тэр нь юу вэ гэхээр товсон одоо өдөр цаг хугацаанд хин нэгний имэйлийг орхигдуулгүйгээр олон хүнд зэрэг мэдээлэл мэйлээр дамжуулах боломжтой ийм систем байгаа. За тийм болохоор сонгосон юм аа. За тэгээд
энэхүү бар кодыг үргэлж идэвхтэй байлгах учраас хүссэн үедээ сонссон үедээ нэгдэх бүрэн болцоотой. Сонсоогүй мдээгүй ангийнхан хүүхдүүд бол найз нар байвал хэлээрэй гэж хэлмээр байна. Сургуульд бол өөрөө 100% үнэгүй. Нөгөө талаас үнэгүй бөгөөд үргэлж байдаг зүйл байхаар манайхны хандлага ямар байдаг вэ гэхээр за тэгж жаад орондоо за тэгж жаад үзэндээ гэж явсаар агаад хойшлуусаар агаад сүултээ мартаа замхардаг. За тийм учраас бас нэг имэйлээр линкүүд нь хичээл орохоос нэг цагийн өмнө тогтмол очдог байснараа бас нэг ремайндер болох юм болов уу гэж бодсон. За ном бичиж байгаагийн хувьд бол бабыг орчуулсан байж болохгүй. Өөрийнх нь бодол санааг нэгтгээд дээр нь нэмэлт мэдээллүүдийг оруулж баяжуулаад хийх ёстой. За тэгэхээр би энийг ингэж хэлмээр байна. Яагаад бид нэр биостатистик сурах хэрэгтэй вэ? Үе үеийн оюутнуудын асуулт. За үүнд хариулахын тулд эхлээд статистик гэж юу вэ гэдгийг мэдвэл зүгээр. За анх тооны хичээл орох цагаас эхлээд багш нар салбараараа бахархаж биднэрт юу гэж хэлдэг вэ гэхээр математик бол бүх шинжлэх ухааны хаа юм. За тэгвэл энэ хааны нэг сайд түвшинэл нь статистик. Холбогдохгүй салбар гэж байхгүй. Бүр асар хүчрэхэг тийм л гоё салбар байгаа. За тэгээд дотроо онлайн статистик болон хэрэглээний статистик гэсэн үндсэн хоёр хэсэгтэй. За нэг зураг үзүүлээд сайхан ялгааг нь тайлбарж өгье гэж бодлоо. За бид нэрийг баг байхад аав ээж энэ цагийн богино зүүн юу юм, урт зүүн юуг заадیں, энэ цагийг яаж ойлгох уу, яаж ашиглах уу гэдгийг тайлбарлаж өгдөгтэй адилхан хэрэглээний статистик нь дата боловсруулахын тулд эдгээр төлөвүүдийг яаж ашиглах вэ гэдэг дээр анхаардаг. Бол онлайн статистик нь энэ цагийн дотроо ямар бүтэцтэй, энэ механизмууд нь яаж ажилдгийг, энийг ойлгосноор дараагийн цагийг хэрхэн зохион бүтээж сайжруулах вэ гэдэг дээр анхаардаг байна. За бидний хэрэгжилж байгаа статистик програмуудыг коннов дарахад бодол тэгдэг. Тэр бодлын цаана математик томьёонууд ажилладаг. За тэгэхээр онлайн статистик нь түүнийг гаргаж ирдэг салбарныхны математик үндслийг нь бий болгодог. За тэгээд энэхүү тестүүд нь яаж хэрхэн ажиллаад байгаа вэ гэдэгт анхаардаг, тайлбарладаг. Мөн өшөө дараагийн бодолтуудыг бий болгож байдаг. За би нэг ийм ном харж байсан, онлайн статистикийн уншаагүй зүгээр харж байсан. Сонирхолтой л доо. Бидний гар дээр бэлэн ирсэн энэ томьёонууд наах ингэж зохиогддоггүй юм байна. За энэ элемент болгонд баг өөрийн гэсэн үүх түүхтэй. За олон эрдэмтэд олон сар жил хугацаагаар ажиллаад, үе шидтэйгээр ажиллаад бодолт хийж үзээд шалгаад болохгүй байх юм бол энэ болгон дээрээ өөрчлөлт оруулаад modify хийж хамгийн эцсийн формула нь бол бэлэн болдог юм билэ. Тэгээд үүх түүхийг бичсэн тийм ном бол харж исэн. Сонирхолтой. Гэхдээ бидний зорилго бол юу вэ гэхээр судалгаагаа хийсэн, датагаа цуглуулсан. Одоо энийг боловсруулад пепер хийчмээр байгаа байхгүй. За тэгэхээр бид нэр юуг анхаарах ёстой вэ гэхээр хэрэглээний статистик. За энэ хэрэглээний статистикийн дотроо үндсэн хоёр хэсэгтэй. Descriptive болон inferential гэд. За санаа гэхэд descriptive statistic гэдэг нь ерөнхий эмэг судалтай адилхан бүх үндэс суурь нь болж идэг. Inferential statistic гэхээр эргэтэн тогтолцооны эмэг судал гэсэн үг. Цаашгаа нарийсаа тавьж гинэ гэсэн үг. За тэгээд статистикийн хувьд inferential statistic нь дийлэнх хувийг эзэлдэг. Энийг маш сайн сурах хэрэгтэй. Гэхдээ энэ нь өөрөө descriptive statistic-ийг мэдхгүйгээр цааш нь хийх боломжгүй байдаг. За тэгэхээр аль алинг нь маш сайн сураарай гэж хэлмээр байна. За та бүхний анзаарч байгаачлан би өөрийнхөө слайдуудыг хоёр хос хэл дээр бэлтгийе гэж бодсон. Тэгснээрээ та бүхэн ирээдүйд нөгөө номоо уншихад нь, ирээдүйд софтвер дээр ажиллахад нь нэмэр болох лөө гэж бодож байна. Дээр нь чухал поинтуудыг нь болтлоод тодруулаад өгсөн. Энэ нь та бүхэн эргээд хурдан хугацаанд ревю хийхэд нь тус болох болов гэж бодож байна. За хэрэглээний статистик гэдэг нь датаг анализ хийгээд улмаар тэдгэрийг нэгтгэн дүгнэх, тайлбарлах, шийдвэр гаргах гэдэг ийм салбар байгаа. За тэгэнгүүт хүүхдүүд биостатистик нь юу вэ гэж асууна. За энэ тухайн датанууд ямар филд салбараас цуглагдсан бэ гэдгээс хамаарна. За жишээлбэл биологи, нийгмийн эрүүл мэндийн ухаан, эсвэл анагаахын бусад шинжлэх ухаан гэх мэтлэнгээр эндээс олж авсан датаг мэрэгжлийн салбарын нүдээр харж оновчтой тайлбарлан дүгнэж чиглэсэн дэд салбар байна. За бид нэр анагаахын шинжлэх ухааны хүмүүс биостатистик гэж ярих нэ. Биостатистикт хамаардаг хүмүүс юм байна. За дараагийн хичээлүүд дээр үзнэ. Гэхдээ энэ хүү удирдгал хичээл дээр товч байдлаар
бас descriptive болон inferential statistics-ийн тухай ярья. За describe гэдэг үгийг аваад үзэх юм бол дүрслэх гэж утгатай. За тэгээд датануудыг одоо графикийн тусламжтайгаар дүрсэлж гаргаж идэг болохоор нэг талаасаа дүрслийн статистик гэж хэлмээр нөгөө талаасаа бидний гар дээр байгаа датануудыг ерөнхийдөө тоймлж өгөөд ерөнхий дүгнэлт гаргаж өгдөг учраас бас тойм статистик гэж хэлмээр. За тэгээ ялангаар нь хэрэгэлсэн мэддэг мэрэгэн цонхороогоосаа гэж хүсмээр байна. За миний анзаарснаар статистик бол асар баялаг нэр томьёотой. Бас ижил утгатай үгнүүд ихтэй. За тиймдээ ч одоо тэр нэг өнөдөр ном уншаад дуусны дараа софтвер дээр ажиллаж чадахгүйсэн гэдэг асуулт гарч ирсэн. За тэгэхээр нэр томьёонуудыг сайн одоо зээжилж мэддэг байгаасай гэж хэлмээр байна. За тойм статистик нь гүнзгийрүүлсэн дүгнэлт гаргахгүйгээр за яг гар дээр байгаа тэр тухайн одоо датануудын үндсэн шинж чанар болон бүтцийг ойлгоход тусалдаг байх нэ. За санаа гэхэд энэхүү мөсөн уулыг хараад яг нүдэнд харагдаж байгаа хэсгээс дүрслэн ийм өндөртэй, ийм өргөнтэй, ийм сууртай, ийм хэлбэртэй мөсөн уул байна. Харин inferential statistics нь ийшээ гүнзгий орно. Нөгөө нүдэнд харагдчихсэн гарт баригдчихсэн зүйл дээрээ үндэслээд одоо энийг тооцож гаргаж ирнэ. За тэгээд үүнийг одоо гаргадаг гол арга механизм нь бол магадлалын онолоогоо. За би дахин хэлсэн inferential болон descriptive analysis-ыг аль алингийн хийж чаддаг сурсан мэдсэн байх ёстой. Тэгжиж нэг бүтэн зураг гарч бид нэр бүхэлд нь харах боломжтой юм аа. За статистикийн тусламжтайгаар хүмүүс эмпирик асуултанд тоогоор хариулна. Гэсэн үг. За тэр хариулах гээд байгаа зүйл нь ажиглагдаж болохоос мэдээлэл авах ёстой. За тэр ажиглагдаж болохоос мэдээлэл нь хэмжигдэж болохоос авах ёстой. За жишээ болгоод сарыг харуулъя. Шинжлэх ухаан хөгжихөөс өмнө хүмүүс сарыг ингээ ажигласан. Тэгээд тэрэн дээр үндэслээд тэднийгээ тоолоод тоогоор илэрхийлсэн байна. Шинийн 3-ны хавирган сар, 15-ны тэргэл сар гэх мэтлэнгээр ажиглаад тоолоод тоогоор ирчихсэн. За тэгэхээр энэ 3 шинжин дээр үндэслээд статистикийг хэрэглэдэг байх нэ. За эмпирик асуулттай холбоотой жишээнүүдийг хэлье. За боловсрол судлалын салбарт их сургуульд амжилттай суралцахад нөлөөлөх хүчин зүйлс юу вэ гэл. Энэхүү пейперийг бол зорилготойгоор оруулсан. Та бүхний ихэнх нь судлаач оюутнууд байгаа учраас амжилттай суралцахад юу нөлөөлдөг вэ гэдгийг уншиж мэдэх боломжтой. Нөгөө талаас статистик гэдэг нүднээс нь харах юм бол маш сонирхолтой. Бүр уран ганган гоёор advanced түвшний статистикуудыг бол ашиглаж энэхүү асуултанд амжилттай хариулсан тийм пейпер байгаа. За дараагийнх нь банкны систем. Нөгөө банкны хүмүүс чинь зээл өгөх сонирхол ихтэй. Ягаад гэхээр тэгжээж л мөнгө нөснө. Гэхдээ зээлдүүлэгч нь их найдвартай байх хэрэгтэй. Тийм хүмүүсийг олохын тулд маш хэмжээний статистик хийж тооцдог гэнэ. За тэгэхээр банкны системд эмпирик асуултыг асууж статистик хийж болох нь. За дараагийнх нь кино урлаг. За кино урлаг бол мөнгөтэй холбогдсон асар их хүчтэй хөгжсөн тийм салбар. За тэгээд бид нар л үзээд өнгөрдөг болохоос биш тэр киногаа бүр релиз болохоос өмнө аль хэзээ хичнээн хэмжээний хүн үзэх үү, хэн үзэх үү гэж алгоритмаа бүр гаргаад ирдэг гэж байна. За энэ каноны цаана маш хэмжээний статистик боловсруулалт явагдчихэдэг байх нэ. За гэх мэтлэнгээр эмпирик асуултуудыг асууж болох бусад салбаруудыг харах юм бол санхүү эдийн засаг, амжилттай бизнесийн түгээмэл шинжүүд юу вэ? За газар зүй цаг агаартай холбоотойгоор хүн төрөлхтөн дэлхийн уур амьсгалд үнэхээр нөлөөлөд байгаа юу? Эсвэл одоо social science, behavior science-тай холбоотойгоор нарциссууд өөрснийгөө яагаад бусдаас илүү гэж боддог вэ гэх мэтлэнгээр та бүхний ажиглаж байгаачлан эмпирик асуултыг аль ч салбарт асууж болно буюу статистикийг аль ч салбарт хэрэглэж болно гэсэн үг. Бид нар анагаахын шинжилгээ ухааны хүмүүс байгаа. Дотроо маш олон салбартай нас, бас, уламжлалт, эмзэг гэх мэтлэнгээр зөвхөн аваас гэж аваад үзэхэд дотроо зөндөө олон сал авчина. За тэгэхээр та бүхэн аль ч салбарт хамаарагддаг бэ? Статистик бол салшгүй юм аа. Хэрэглэх ёстой гэсэн үг. За empiric questionтэй холбоотой research question-ыг бас нэг тайлбарлая. Нэмэлт мэдээлэл өгье гэж бодлоо. За research question гэдэг бол та нарын судалгааны бүр анхны алхам байхгүй юу? Research question-ыг үүсгэж тэр асуултанд одоо бүхэлдэн судалгаагаа хийгээд тэр судалгаа чинь тэр чигтээ тэрхүү ганцхан асуултанд хариулдаг. Нэгсэндээ
анхны алхам нь юм шиг хэрнээ бас бүх зүйл нэг байхгүй. За тэгэхээр research question-ийн бол сайн гаргаж чаддаг бүх шинжүүдийг мэддэг тим байгаасай гэж хэлмээр байна. За тэгээд research question-ийн төрлүүдийг та бүхэнд танилцуулъя гэж бодоод улаанаар төрлүүдийн жишээнүүдийг хараар тэмдэглээд зарим нэг асуултын жишээнүүдийг харуулж байна. За тэгэхээр яг одоо судалгаагаа эхлэх гэж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр өөрийнхөө research question-ийг сайтар бодоод нэрвчлэн гаргаад судалгаагаа амжилттай хэрэгжүүлээсэй гэж хэлмээр байна. За статистикийг хийдэг 3 одоо шалтгаан байгаа. За энэ талаар зөмөр ярилцъя. За хичээлийн дундуур завсарлагын байдлаар толгой сэргээх зорилготойгоор бяцхан амттай мэдээллүүдийг хүргэжээ гэж бодлоо. За миний хувьд багш хүн гэдэг бол зөвхөн хичээл заагаад мэдлэг түгээгээд явахаас гадна нийгмийн соён гэгэрүүл үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байх ёстой гэж боддог. За тэгээ хувь нэмэр оруулахад өөрийнхөө орж байгаа ангийн оюутнуудад янз бүрийн зүйлийг яриад зөвлөд уриалдаг. За яг тэрэн шигээ та бүхэнд бас нэг зүйлийг уриалмаар байна. За өнөөдрийн хувьд би юу хэлмээр байгаа вэ гэхээр үгийн хүч гэдэг бол гайхамшигтай зүйл. Сайн сайхан үгийг бие биендээ харамгүй хэлж байгаараа тэгснээрээ бид нэр хүмүүсийн амьдралд эргээр сайнаар нөлөөлөх боломж бүрэн байдаг шүү гэж хэлмээр байна. За ийм бодолтой болтол болсон нэг явдлыг та бүхэнд ярив. Би Германаас дөнгөж ирээд миний орсон хамгийн анхны анги бол био анагаахын нэг анги байсан. За тэгээ би хичээл оронгуудаа шууд амар асуудаг бэлтгэгдсэн байдлыг нь шалгах гад хэрэв бэлтгэгдээгүй байх юм бол оюутнууд анги дээр ирж унших гад ч юм уу эсвэл нэмэлт мэдээлэл хүлээж авах одоо жоохон чадамжгүй байх гэдэг. За тийм болохоор оронгуудаа амар асуудаг. Асуухдаа агаас нь эхэлж асуудаггүй. Ханаас ч хамаагүй одоо санамсаргүйгээр дууддаг. Яагаад вэ гэхээр бүгд ихтнээс нь ахуулаад уншиж байгаа болохоор агаас нь эхлээд дуудах юм бол нэг шудраг хүсийн зөрөг гарч гот байдаг учраас тэгж рандом дууддаг. Тэгээд нэг охиныг асуусан. Тэр хүүхэд миний асуултанд маш сайн хариулсан. Хүүхэд мэдж байхад надад бол харамлах зүйл ерөөсөө байхгүй. Би шууд 150-аад 150-таа гайхамшигтай гэж хэлээ 150. За тэгээд тэр өдөр тийм л юм болсон. Би ч өөрөө мартсан л байсан. За тэгсэн чинь тэр ангийн онц ордог 3 нэлээд их сайтай тийм хүмүүс над дээр хурж ирээд өвлийн амралтаар за тэгээ багшаа бид нар судалгааны ажил хиймээр байна гэд ирсэн. За тэгээд бид нар судалгааны ажил хийгээд нэг өдөр завсарлаад кофе цай олоод суужсэн чинь тэр 3 надад юу гэж ирсэн бэ гэхээр багшаа таныг гайхалтай гэж хэлээд 150-наас хойш хэн амар өвчлөгдсөн их хичээдэг болсон шүү дээ гэж ирсэн. Тэрийг сонсоод нэрээ дотор бол шимширсэн. За яагаад вэ гэхээр тэр хүүхэд өөрийнхөө потенциалыг бүрэн дүүрэн үзүүлж анлаг болоход ганцхан үг л дутаж авсан байгаа байхгүй. За тэгэхээр та бүхэн сайн сайхан үгсийг бие биендээ бүр зоригтойгоор болж өгвөл байн ялангуяа бага залуу жоохон хүүхдүүдэд дүү нартаа сайн хэлж агаарэ гэж уриалмаар байна. За яагаад бид нар статистикийг хийдэг вэ гэдэг хамгийн том шалтгаан бол бидний сонирхож байгаа их олонлог аксес хийх боломжгүй байдаг. За их олонлог гэж юу вэ гэхээр уул нь их олонлог би бүр зоригтойгоор их олонлог штэ эн чинь харшгүй хүршгүй хамруулшгүй их штэ гэж хэлгээд их олонлог гэж бичсэн. За энэхүү их олонлог гэдэг нь судалгааны нэгжийг багтаасан тодорхой бүлэг. Юу ч хийж болно та нарын сонирхож байгаа дэлхийн хүн ам байж болно. Тэгэх юм бол хэдэн биллионоор яригдана. Германы хүн ам байж болно. Тэгэх юм бол хэдэн саяараа яригдана гэх мэтлэнгээр энэ асар том зүйл. Тэгээд энэ бүхнийг хамруулаад судалгаа хийн гэх юм бол цаг хугацаа мөнгө төгрөг хүчин чадал хүрдэггүй. Онлын хувьд бид нэр хизээч одоо их олонлогийг бүрэн хамруулж чадна гэж үздэггүй. За жишээлх юм бол юу гэдэг их олонлог нь угаасаа жижигэн байгаад судалгаанд хамруулъя гэж бодоход тэр хүмүүст үнэхээр нь судалгаанд оролцохгүй гэж хэлэх одоо бүрэн эрхтэй байдаг байхгүй ёс зүйн хувьд. За тэгэхээр их олонлогийг бүрэн хамруулах боломж байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яг энэ дээр статистикийн сууд агуу зэл гэдэг зүйл гарч ирж байгаа. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ бид нэр үнэхээр их олонлогийг бүрэн хамруулах боломжгүй байдгийн бол боломжтой зөвхнийг оруулчаад дэндээсээ бодоо гаргачих л да гэсэн санаа. За энэ их олонлогоос ингэж сонгох үйл явцыг нь төвөрлөлт гэж хэлдэг. За энэ төвөрлөлт бол бүр тусдаа том асуудал бид нарын тухай ярилцах болно. За тэр сонгогдоод байгаа бүлгийг нь бид нэр төвөр олонлог гэж хэлдэг. За
тэрхүү төвөр олонлог нь их олонлогийг бүхэлд нь төлөөлж чадхуйц байх ёстой. За санаа гэхэд энэ ч 3 ногоон хүн байгаа бол заавал энэ ч ногоон байж ёстой гэх мэтлэнгээр энийг төлөөлж чадхуйц онцлог шинж чанар бүтцийг агуулсан байх ёстой. Дээр нь энэ үйл явц нь өөрөө санамсаргүй байх ёстой. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тохиолдол тус бүр тэнцүү боломжтойгоор сонгогдохуйц байхыг хэлнэ. Энчээ байгаа Чернелийн 4 хүний хинэн ч ийшээ сонгогдож орох боломжтой эрхтэгч байх ёстой гэсэн үг. Тэгжээж бид нэр санамсаргүй гэж хэлнэ. За тэгээд сонгосныхын дараагаар энэ одоо боломжтой хэдэн төвөр олонлогоос их олонлогийг бодож гаргахын үйл явцыг инференц гэж хэлдэг. За инференц гэдэг үгийг орчуулад үзэх юм бол болор тал дээрх утгуудыг харах юм бол таамаглаж байгаа зүйл, гаргалгаа, оюун дүгнэлт, бодсон шийдвэр гэж байгаа байхгүй. За эндээс хамгийн таалагдсан одоо зүйл нь бол гаргалгаа. За тийм болохоор гаргалгааны статистик гэж орчуулвал зүгээр юм болов уу? Бодож гаргаж ирж байгаа учраас гэж бодсон. За энэ дэр бас нэг зүйл анхааруулах нь их олонлогийн одоо шинж чанарын тухай үзүүлэлтийг ярьж байвал бид нэр параметр гэж хэлдэг. Төвөр олонлогийн тухай ярьж байвал бид нэр статистик гэж хэлдэг. За тэгээ хязгаарч мартагдахгүй болгосон гэдэг үгнээс sample-аас статистик нь population-ээс параметр нүүсдэг шүү гэдэг color code хийгээд өгсөн. Мартахгүй хаа. За энийг мартаж хольж болохгүй. Яагаад вэ гэхээр үзүүлэлтүүд нэгжүүд нь ондоо. За жишээлх нь бол юу гэдэг population-ы параметрийн хэмжээг бид нэр том энээр тэмдэглэдэг бол sample size дээр жижиг байна. За стандарт дивишнийг оюутнууд нэлээд сайн мэддэг. За хэрэв энэ параметрийн тухай ярьж байвал бид нэр сигмагаар тэмдэглэх юм байна. Статистик дээр бид нэр жижигээсээр тэмдэглэх юм байна. За энийг нэг анхааруулж хэлэх ёстой. За бас их олонлог, төвөр олонлог. За энэ хоёрын хооронд нэгэн гүүр байдаг. За түүнийг нь болохоор төврийн хүрээ гэж хэлдэг. За энэ биднэрт бас нэг харьцангуй access их боломжтой зорилгот бүлэг байдаг. Тэрийг тодорхойлжоод эндээсээ төвлөлт хийгээ явуул амар. За тэгээ хэлэнгүүт энэ convenience sample-д анзаарчих гэдэг. За тэр нь юу вэ гэхээр магадлалын бус одоо төвлөлтийн хэлбэр биднэрт яг нэг амархан access их боломжтой тийм хүмүүс байдаг гэсэн үг. За санаа гэхэд би жишээл үг тийм Улаанбаатар хотын бүх оюутан залуусын дунд судалгаа хийя гэх юм бол надад тэр мөсийн оюутан, хайсын оюутан дээр нэг хамруулах нь маш хэцүү. Харин аавсын оюутнуудыг хамруулах нь амархан байх жишээтэй. За тэр дундаа миний ордог ангийн хүүхдүүд надад амархан олдно гэх мэтлэнгээр. За гэхдээ энэ төвөрлөлтийн хувьд бол давуу талч бий. За тэгээд selection bias үүсэх гэдэг дутагтай талч бий. За бид нэр төвөрлөлтөн дээр одоо хэлбэр болгоноор нь наривчлан ярих болно. За өнөөдрийн хувьд бол их олонлог, төвөр олонлог хоёроо мэдээд энэчээ нэгэн үл үзэгдэгч гүүр байдаг шүү гэдгээ мэдгэд болж байна. За ямар ч хэсэн их олонлог, төвөр олонлогоо ойлгоцсон, үйл явцаа ойлгоцсон. Одоо нэг ийм асуудал. Маш их хэмжээний хүмүүсийг хамруулахын оронд төлөөлөгчдийг оруулсан. Одоо тэрэн дээрээ тэр олон их олонлогийг бид нар бодож гаргах гээд байгаа. Одоо энэ ч нэг эрсдэл бий. Тэр нь юу вэ гэхээр ямар нэгэн өөрчлөлт болоогүй байхад нь ямар нэг өөрчлөлттэй байна гэд буруу дүгнэх эрсдэлтэй. Энийг статистикээр тооцож гаргана гэсэн үг. За энэхүү эрсдлийг хэмждэг хэмжигдэхүүн нь бол P утга. За энэ нь болохоор магадлал гэдэг үгнээс гаралтай үг. За эхний үсэг нь байна. За тэгээ оюутнууд, хүүхдүүд нэлээд сайн мэдчихэдэг. Энэ P утга нь одоо эрсдлийг тооцдог цорын ганц хэмжигдэхүүн бол биш. Зүгээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг алдартай хэмжигдэхүүн л байгаа. За энэс өшөө зөндөө олон байгаа гэсэн үг. Нэг үгнээр хэлэх юм бол их олонлогт бид нэр access их боломжгүй бага хэмжээг тэндээсээ гаргаж аваад тэрийг буруу дүгнчихвээ гэж одоо эрсдлээ үнэлэхийн тулд бид нэр статистик хэрэглэдэг байх нэ. Нэгдүгээрх нь. За хоёрдугаарх нь effect size-ыг олохын тулд. За юмны хэм хэмжээ гэдэг чинь их чухал зүйл юм байна. За жишээлх юм бол Японд байнга газар хөдлөж идэг. Гэхдээ бага баалын газар хөдлөх юм бол чичрэл өнгөрн ямар ч асуудал байхгүй. Харин өндөр магнитудын газар хөдлөх юм бол хот бүр балгас болж болохоор тийм амжилттай зүйл байхгүй. За тэгэхээр юмны хэмжээ гэдэг чинь чухал зүйл юм байна. Тэр хэмжээг одоо хэмжихийн тулд статистик хэрэглэх нь хоёр дахь шалтгаан байх нэ. За тэгээ статистик тест болгоно өөрийн гэсэн одоо effect size-ыг боддог
аргуудтай тэр болгондоо өөрөөр тэмдэглэнэ. За жишээлх юм бол энэ дээр бол Cohen's D харагдаж байна. За Cohen's G гэж байна. За өөр тест хийх юм бол бүр өөрөөр нэрлэнэ гэх мэтлэнгээр тестээс хамаарат тэмдэглэл нь өөр байдаг шүү. За гэхдээ үргэлж яг нэг confidence interval-ыг хамт репорт хийж өгдөг. За энэ дээр бол effect size-ийн 95% интервал шүү. Гэт тэрнийхээ дээд доод хязгаарыг нь бол бичиж өгсөн байна. За энэ дээр нэг тайлбар. Би жишээлбэл өөрийнхөө хичээл ордог ангийн хүүхдүүдийн аман шалгалт болон тестийн дүнгийн хоорондын хамаарлыг олъё гэх юм бол тэр их олонлог нь угаасаа жижигэн миний хичээл орсон ангийн бүх хүүхдүүдийн дүн над дээр ирэх буюу би параметр дээр ажиллаж байна гэсэн үг байхгүй. Энэ тохиолдолд надад пи утгыг бодох, тооцох ямар ч хэрэгцээ байхгүй. Яагаад тэгэхээр шууд их олонлогийн параметр дээр ажиллаж байгаа болохоор буруу дүгнэлт гарах эрсдэл байхгүй. Гэсэн хэдий боловч тэдгээрийн хоорондох хамаарлын их бага буюу effect size-ыг би бодохын тулд статистик хэрэглэх ёстой гэсэн үг. Тусдаа асуудал учраас хэрвээ та нар пи утгыг бодох шаардлагагүй байсан ч гэсэн effect size олохын тулд статистик хийгээрэй гэж хэлье. За дараагийнх нь болохоор тест assumption-ыг шалгахын тулд статистикийн тестийг хэрэглэдэг байна. За санаа гэхэд вазорум гэж судасны судас гэж байдагтай адилхан бид нэр статистик хийхийн тулд статистикийн тест хийж байгаа байхгүй. Энэ нь 3 дахь шалтгаан. За тест assumption-ы орчуулга дээр бас нэг жоохон бодсон. Нэг утга нь бол таамаглал. Тэгээ нэг таамаглалыг орчуулчих гэхээр hypothesis-таа дурагдчих газ. За тэнгуут нь ер нь нэг урьдчилсан нөхцөл гэвэл зүгээр юм болов гэж бодсон. За тест болгон өөрийн гэсэн тест assumptionтай байдаг. Энэ хүү жишээнээс та бүхэн харж байна. За тэгээд энэ урьдчилсан нөхцөл нь тухайн тестийг хийхийн тулд энэ урьдчилсан нөхцөлийг бол шалгаж үзэхтэй. Тэгээд шалгаж үзээд тест assumption хангалттай байх юм бол тэр тестийг та хийж болно. Хэрвээ няцаагдах юм бол өөр тестийг хийх ёстой гэсэн үг. Энэ тест assumption болон hypothesis хоёрын ялгааг гаргахын тулд энэ хүү зурган дээр тайлбарлая гэж бодлоо. За hypothesis гэдэг нь болохоор та нар яагаад энэ тестийг хийж байгаа вэ гэдэг цаад утга учир нь. Замаар ярих юм бол очих гэж байгаа хүрэх газар буюу destination чинь зайсангийн ам дээр гарья гэдэг газар чинь. За тэнгуут тест assumption чинь тийшээ яаж очих вэ? Ямар гэрлийн замаар гарах вэ? Баруун эргээ чигээр явж байгаад орох юм уу? Зүүн эргээ тавьж байгаад орох юм уу гэдэг чинь. За тэгээд тест assumption-ы талаар мэддэггүй, тэрийг хийдэггүй, тэрнээсээ болонгуудаа буруу датанд буруу тестийг ашиглаад явцдаг. Тэнгуут бүх зүйл буруугаар ирдэг. За тэгээд тест assumption-аа шалгаад ах юм бол гарч байгаа хийж байгаа зүйл чинь үнэн зөв, найдвартай, зөв тестээ сонгож чаддаг тийм болно гэсэн үг. За дүгнэлт. Онлайн статистик гэдэг нь математик үндэс. Энэ тестүүд нь яаж ажиллаад байгаа вэ гэдгийг тайлбарладаг. За хэрэглээний статистик гэдэг нь датаг боловсруулдаг. Тэгснээрээ нэгтгэн дүгнэж, дүрслэж, шийдвэр гаргаж идэг. За энэтэй холбоотой биостатистикийн тухай бас ярьсан. Аль филдээс дата гарч ирээд байгаа вэ гэдгээс хамаарсан зүйл тэрийг мэргэжлийн салбарын нүдээр харж тайлбарлана гэсэн үг. За descriptive analysis болон inferential статистикийн тухай мөн ярьсан. За descriptive статистик нь датаг өөрийг нь зохион байгуулах, тоймлж дүгнэх, тэгээд графикаар илэрхийлж идэг. За inferential статистик нь гар дээр байгаа зүйлийг ашиглаад үл хүрч чадах зүйлээ бодож гаргана гэсэн үг. За тэгээ статистикийг хийдэг үндсэн 3 шалтгаан байгаа. Нэгдүгээрт нь болохоор их олонлогийг бодож гаргахад, хоёрдугаарт нь effect size-ыг олохын тулд, гуравдугаарт нь статистикийн тест assumption-ыг шалгахын тулд тус хэрэглэдэг. За анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл дээр уулзцаая.